За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Тэгээ би бас яагаад зориуд үг авсан гэвэл энэ хууль тогтоомжинд орж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орж байгаа зарим зохицуултууд бас зөв хэрэглэгдээсэ гэж үзэж бас энэ протоколын дагуу зарим нэг зүйлүүдийг зориуд тэмдэглэж үлдээж байгаамаа. Тэгээд манай хуульчид бас энийг хууль хэрэглээнийхээ явцад анхаарах ёстой гэж хэлж байгаа. За нэгдүгээрт энэ нууцлан гардуулна гэдэг зохицуулт прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэр дээр аль алин дээр нууцлан гардуулна гэдэг ийм зохицуулт орж ирсэн байгаа. За ажлын хэсгийн явцад бол энэ нууцлан гардуулах дээр бол 2-3 өөрөөр одоо бид нар ойлгож хоорондоо нэлээд ярилцсан. За би бол хувь гишүүнийхээ хувьд бол төрийн нууцтай холбоотой гэмт хэрэг зөрчилд гэмт хэрэгт холбогдсон хүн бол энэ яллах дүгнэлтээ бүрэн дүүрэн авах тэртээ тэргүй нууцын баталгаа гаргаж байгаа учраас энэ нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээж байгаа учраас энэ материалыг бол нууцын баталгаа гаргаад бол энэ прокурорын яллах дүгнэлт шүүхийн шийдвэрийг бол гардаж авах ёстой гэдэг байр суурьтай байсан. Гэхдээ за ажлын хэсгийн олонхын саналаар бол энэ хэсгийг нууц мэдээллийн хэсгийг нь дараад урд нь бол огт хасдаг байсныг болоод нэг хэсэг одоо тухайн өгүүлбэр тухайн хуудасч байдаг юм уу ингэж харлуулж дараад ингээд яллах дүгнэлт шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө гэдэг байдлаар энэ агуулга орсон гэд. За хоёрдугаар цагдаа орих асуудлыг бас хэлэх ёстой. Бид нар үйлчлүүлэгчийн цагдаа хорионы хуралд орохын өмнө энэ хүнийг яагаад цагдаа орох таслан сэргийлэх арга хэмжээ авах гэж байгаа юм бэ гэдгийг огт өмгөөлөгч нар мэдэхгүй ордог. Шүүх хурал дээр орсон хойно прокурорын саналтай танилцдаг ямар нотлох харимт байгаа вэ гэдгийг танилцаж чаддаггүй ордог. Энд чинь ерөөсөө цэвэр өмгөөлөгчөөр хангах мэтгэлцэх зарчмыг ерөөсөө хангахгүй байгаа одоо зохицуулт гэсэн үг. Тийм учраас энэ удаагийн хууль дээр цагдаа хорих таслан сэргийлэх цагдаа хорих арга хэмжээ авахдаа прокурорын санал холбогдох нотлох баримттай танилцна гэдэг агуулгаар орсон. За энэ дээр бол бас урьдчилж танилцах уу, яг хурал дээр танилцах уу гэдэг дээр ажлын хэсгийн явцад бол нэлээд ярилцаад ямар ч байсан өмгөөлөгчд мэтгэлцэх боломж олгож танилцуулнаа гэдэг агуулгаар танилцна гэдэг заалт орсон шүү. Тэгэхгүй хурал дээр танилцуулаад эсвэл хурлын дараа юу гэдэг нотлох баримт мэдээллүүдийг хэлээ. Яг хурал дээр дандаа сүрприз барьчаад түүнийгээ танилцуулсан гэж ингэж цаашид хуулийг олвол хэрэглэхгүй. Тэгэхээр энэ дээр бол манай прокурор болоод шүүхийн байгууллага бол анхаарах ёстой. За хамгийн сүүлд нь 3 дугаарт түрүүн Данзан Наруу ерөнхийлөгчийн хувьд нэг зүйлийг бас яг хэлэхэд зарим нэг зүйлийг жоохон дутуу орхигдуулчлаа. Би тэрийг нэмчи. Прокурорын шатанд гомдол гаргах процесс яг үүний эрэхтэй амьдрал дээр огт хэрэгждэггүй. Прокуророос яллах дүгнэлт гардууллаа хэргийн материалыг тэр доорн шүүх рүү шилжүүлдэг. Яллах дүгнэлттэй холбоотой гомдлыг өмгөөлөгч гаргахаар гомдлыг чинь хэрэгтэй нь хамт шүүх рүү явуулсан шүүх дээр очиод шийдвүлээ гэдэг. Аль болох энэ процессыг бол бид нар прокурорын шатандаа гомдол гаргасан болвол тэрийг нь хянан шийдвэрлэж дуусны дараа хэргийг шүүх рүү шилжүүлнэ гэдэг ийм зохицуулт оруулах гэж оролцсон боловч харамсалтай цөөнх болоод ажлын хэсгээр бол оруулж чадаагүй. Тэгэхээр энийг би бол зориудаас протоколын хувьд бол тэмдэглэж үлдээх ёстой гэж бодож байна. Харин прокуророос шүүх рүү хэргийн материалыг шилжүүлэхдээ 3 хоног, 3-аас доошгүй хоног одоо 3-аас доошгүй хоногийн дараа хэргийг шилжүүлнэ гэдэг ийм одоо хоног хугацаатай холбоотой зохицуулт орсон. Мэдээж тодорхой хэмжээгээр дээрдэж байгаа. Гэхдээ өмгөөлүүлэх эрх бол бүрэн дүүрэн хангаж чадахгүй хэвээрээ бас энэ зохицуулт үлдэж байгаа шүү гэдгийг протокол тэмдэглүүлээ. За Батөмрийн энхүү